Сайн уу Библи? Бурхны зөвшөөрсөн амьдрал. Дуулал 1-р бүлгийн 1-ээс 6-р ишлэл. Дуулал 1-р бүлэгт ерөөлтэй хүн болон 3 төрлийн хүмүүс гардаг. Тэд бол муу хүмүүс, нүгэлтнүүд, бардам, дээрэнгүй хүмүүс юм. Эдгээр хүмүүс ихэвчлэн хоорондоо бөөгнөрч, нэг талд зогсож, хэн нэгнийг дагаж, хамтдаа суудаг. Харин ерөөлтэй хүн тэднээс өөр ганцаараа байдаг. Яагаад гэвэл жаахан ганцаардмал санагдаж магадгүй. Гэхдээ ерөөлтэй хүний хийдэг зүйл бол ганцаараа өглөө оройгүй, чимээгүй Бурхны үгийг уншиж дахин эргцүүлэн бодох юм. Дуулал 1-р бүлгийн 3-р ишлэлд ийм амьдралаар амьдрал горхины дэргэд тарьсан мод шиг улирлынхаа цагт үр жимсээ өгч навчин гандахгүй бүх зүйл нь бүтэмжтэй амьдрал байх болно гэж хэлдэг. Гэхдээ жаахан сонин санагдана. Дуулалын жинхэнэ үйл явдал эхэлдэг дуулал 3-р бүлгийг уншихад бүх зүйл дандаа тийм сайхан байдаггүй юм шиг санагддаг. Дуулал 3-р бүлэг бол Давид өөрийн хүү Авсаломоос зугтаж явахдаа бичсэн дуулал юм. Ингэж хэлдэг: "Эзэн минь, миний дайснууд яагаад ингэж алширчхав? Намайг дайрах гэж босч ирэх хүмүүс яагаад ийм олон байна вэ?" Самуэлийн номыг уншвал тэр үед маш олон хүн Давидыг орхиод Авсаломын талд орсон байдаг. Өөрөөр хэлбэл муу хүмүүсийн залмих, нүгэлтнүүдийн зам, бардам хүмүүсийн суудал гэж хэлж болох тэр газарт хүмүүс цугларсан гэсэн үг. Харин Давидын талд үлдсэн хүмүүс цөөн хитгэн байлаа. Давид яг л ганцаараа үлдсэн хүн шиг санагдсан. Тэр үед Давидын хийж чадах цорын ганц зүйл нь Бурхны үгийг эргцүүлэн бодож түүгээрээ баясах байв. Хизүү ганцаардмал үедээ хүртэл түүнд баяр жаргал өгч байсан ганц зүйл нь Бурхны үг байсан мэт. Хожим нь Давид сүмд үргэлж дуу зохиож ингэж хэлсэн байдаг: "Хүмүүс надад Бурхны сүмд хамт очие гэж хэлэхэд би баярлсан." Давид хаан байсан болохоор нь үргэлж цагтаа үр жимсээ өгч навчин гандахгүй бүх зүйл нь бүтэмжтэй амьдарсан гэж бодож магадгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ Давидын амьдралын эргэн тойронд муу хүмүүс, нүгэлтнүүд, бардам хүмүүсийн занал хийлэл маш их байсан. Заримдаа бүр тэдний талд орсон хүмүүсийн амьдрал илүү бүтэмжтэй харагдаж байсан ч байж мэднэ. Магадгүй бидний амьдарч буй энэ дэлхийч бас тийм үе олон байдаг байх. Бурхны үгийг дагдаггүй хүмүүс, бусдыг зовоодог хүмүүс, тэдэнтэй нийлж явдаг хүмүүс нь харин ч сайхан амьдарч байгаа мэт харагддаг шүү дээ. Гэсэн ч тийм хүмүүсийн дунд бид ганцаараа байсан ч Бурхны үгийг уншиж, түүний хүслийг дагдаг шалтгаан нь дуулал 1-р бүлгийн 6-р ишлэл юм. Учир нь Бурхан өөрийн үгээр амьдарч буй амьдралыг хүлээн зөвшөөрч, харж, хандаж, хамгаалж байдаг болохоор тэр юм аа. Найзуудаа, мэдээж ерөөлтэй амьдрал гэдэг нь их үр жимс гаргаж, навчин гандахгүй, хийсэн бүхэн нь бүтэмжтэй байхыг хэлж болох юм. Гэхдээ жинхэнэ ерөөлтэй амьдрал гэдэг нь Бурхны үгийг уншиж, түүнээсээ баяр хөөр авдаг амьдрал. Тийм амьдралаар амьдарч буй биднийг Бурхан хүлээн зөвшөөрч, халамжилж байдаг амьдрал байх болно. Жилийн төгсгөлийг үдэж, шинэ жилийг угтаж буй манай Hi Bible найзууд бүгдээрээ Бурхны үгтэй хамт байж, тэр үгнээсээ баяр баясгал авч, Бурханд таалагдсан амьдралаар амьдраасай гэж хүсье.